охин. Дээл ямар байна? Ёстой гоё харагдаж байна. За. Хоёулаа энэ цагаас дараа Монгол дээлтэйгээ шинжлэх нь шүү дээ. Тэгэндээ охин. За би нэг телевизийн мэдээ сонсоодох заа юу. За. Энэ мөрөө яаж гарах нь зүв байна нэг юм үзet. За аанасаа идчихвдээ хөөе. Юуг нь иддэг эндээс? Харсан болгоно идчихийдэг юм гэж юу байдгийг? Сүүлийн идэх гээд байна штэ. Очиж нэг ууцныхаа сүүлийг идээс сууж явахдаа тулаагүй байна охин. Хөөе, амба. Миний өгш энэ их сони юм болж байгаа юм байна. Юу? Сайн мэдээ сонссон чинь манай монголчууд энэ цагаан сараар 2 хуваагдаж шинэлж байгаа гинэ. За. Зарим нь өнөөдөр шинэлээд, зарим нь маргааш шинэлнэ гэж байна. Тэгэхээр ерөөсөө би маргааш шинэлээд чи өнөөдөр шинэлчих заа юу. Би шинэлгээ боллоо. Хөөе. Чи юу ярьж байна хөөш? Гаднаас хүмүүс ороод ирэхээр тэгээ би чамайг юу гэх юм? Намайг шинэлэхгүй байгаа л гэж хэлэхгүй юу. Тэр чинь юу н хэцүү байдээ. Тэгээ гайхаад байвал би гарч ирээд бүр хүч нэмээд өгчгээ. Их чинь шинэлэхгүй байгаа уучлаарай гэж хэлчихээ тэхүү. Чиний дураар тийм юм гэж юу ахав гэж. Гэхдээ тэхгүй бол цаадуул чи яаж ин дээдчүүлэнч тэр доодчүүлэнч тэр хизээ шинэлгээ мэдхгүй цагаан сарын шинийн нэгний өглөө 2 хуваагдаа суудсан телевизээр үгүй маргааш үгүй өнөөдргээ сууж маргалдаад сууж штэ. Тэгээ юу н ингээл та чи өнөөдөр шинэлэл би маргааш шинэлчих юм бол аль нэг өдөр нь сайн өдөр байж тараад хоёулаа энэ жилдээ сайхан амьдрын штэ. За тэгвэл ингээ заяа. За. Чи маргааштай шинэлдгээр шинэл. За тэгье. Би өнөөдөртөө шинэлье. Тэгье. Гэхдээ чи өнөөдөр надад сайхан үйлчлээд өгч. Тэгэхээр чин би шинэлсэн болох гэдэг юм шүү. Юу гэсэн үг орж ирсэн хүмүүс бууз маш чигэн жигөл бэлэг адгийг нөгөө цай хийж өгөө тэгээд байж л та. Үгүй бас зөвлөгөө өгье би чамд багахан зөвлөгөө заа юу. За ингэн. За голцсон хүмүүс залуучууд орж ирээл чамтай 1000 төгрөг бариад золгодог штэ. За 1000 төгрөг барь золгосон хүмүүст нь яах вэ? Үнийн дүнгийнх нь 50% нь таарсан бэлэг өг заа юу. Өөй. За өөрөөр хэлбэл одоо 500 төгрөгийн баал үзэг харандаа өг. За гурвангийн нийлүүлээ өгчих. Тэгэхээр 1500 төгрөг болчихно штэ. За тэгэнгүүтээ 5000 төгрөг өгсөн хүнтэй яаж бэлэг өгөх вэ? За яах вэ гэхээр 2500 төгрөгийн улаан торон телефонууд аваад бэлдээ тавьсан байгаа. Тэрнийг өгөөд заа юу. Тэгээ ирчүүлд нь юу гэх юм? Адилхан улаан телефон өгөхгүй юу? Одоо тэгэл эрэгтэй хүнд нэг улаан торон телефон маа бэлэг гээд байж ах уу? За хизээ байтлаа манай монголчууд нэгнийхээ цагаан сараар өгсөн бэлгийг өмсөөл, идлээл, хэрэглээл, зүүгээл явдаг байлаа. Зүр ингээл бие биендээ өгсөөр агаал дамжуулсаар агаал эргэл хүрээд ирдэг үсттэй. Нодны яасан би бэлгэн дээр судалгаа хийж үзсэн штэ. 4 бэлгэн дээр би тэмдэг тавиад хүнд өгсөн. Яасан? Дөрүүлээ эргээд хүрээд ирсэн надад. Хитий завандаа тэгэл бэлгэн дээр тэмдэг тавиад сууж идэх юм чи. Битүүний орой тавьсан. Өө, стан. Тэгэхгүй бол энэ чи хэцүү штэ. За тэгээ бас ингэн миний өгшөө. Маш хурдан хөдлөн заяа. Ерөөсөө шуурхаа мэдв. Яах вэ гэхээр хүн орж ирлээ. Ерөөсөө үгс үггүй цай хийж өгөөл, сүтэ цагаа хийж өгөөл, цай уужих оронд баяшаа сэвж гаргаад баяшаа тавьж өгөөл, идээд дуусан гут намны авчир өгөөл. За гар баяртай дараагийн хүн ор. Би энэ хоймор сууцсан. Тэгэл энэгээр битүүгөө сууцсан багт би яаж за буудаж буудаа дээр. За тайгаагаараа. За гар дараагийнх нь ор гэл. Ингээд байж ах вэ? Ямар муухай удаа хөдөлгөөнтэй би чи. Хамгийн хурднаараа хөдлөлөө би сая. Хажуугаар нь ямар муухай чанга чарлтыг. Чи ажил хийж байгаагаа гайхуулаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Ер нь манай энэ гэр бүл нэг л тийм утгагүй болоод байна. Яаж? Ямар ч зохион байгуулалтгүй одоо хин нь удирдаад байгаа юм, хин нь шийдвэр гаргаад байгаа юм, хин нь гүйцэтгэгч, хин нь толгойлогч, хин нь удирдагч, хин нь манлайлагч юу ч мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо хоёлаа ярьж байгаа талуун дээр хоёлаа ингэдэг хөө. Энэ гэрийнхаа удирдагчаа сонгочих идэх үү? Өө тгий. Тэгээ тэрнийхээ үгэнд нь ороо явъя идэх үү? Тгий. За тэгээ ер нь ингээ. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээ явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Ер нь яах лээ энэ гэр доторх базагч чи одоо базагдагч нь би болчихдгийг. Аль овсгоотой сэргэлийн эрдэм мэдлэгтэй номтой нь баз идэх үү? Чи заавал чаддаг юмараа базагчаа тодорхойлоод тахтай ядгийг. Би ч чаддаг юмараа базагчаа тодорхойлж болно шүү дээ. Ёно. Миний ханд чаддаг юм юу байдаг вүлээ? Байна надаа байна. Би мэддэггүй. Чи бид хоёрыг хэн их юм идэхгүй гэвэл би л базагч болно шүү дээ. Идэх юм чи хүн болгоо иддэн шүү дээ хөшөө заа юу. Өнөөдөртөө надад нэг туслаа. Чи хөөе. Аваа. Оо миний охин. Ээж чадцээ. Ээж нь энд байж л байна. Өнөөдөр золохгүй маргааш золгоно гэж юм яриад. Яаж байгаа юм болов? Мэдгүй. Телевизийн мэдээ үзсэн юм бах уу. За бас ингэн хөшөө. Оо миний охин ороод ирсэн.
Яа, миний охин ямар гоё юм бэ? Ямар сайхан охин төрүүлсэн юм бэ? Би ерөөсөө өнөөдөр шинэллээ. Тэгмээрдэ чи. Охин хараад дөргичихлаа. Аав ээж та хоёрт нэг хэлэх юм байна. За. Өнөөдөр охин найз залуугаа танилцуулсан шүү за. Хүү, хүргэнтэй болох нь. Дагуулаад ир. Та бид тасчаад ирээ. Тэг. Хүргэнтэй боллоо шүү дээ. Энэ охины ч хувьд арай эрт байгаа юм биш үү? За чи болоод өгч. Чи надтай хэдэн настайдаа суулаад ач. 16 тайдаа. Тэгээд миний хань зүгээр л 16 тайдаа гэд хэлж болдгоо юм. Заавал нэг жоохон охин шиг 16 тайдаа. Ийм гоё залуухан ахиж эргэж олдохгүй сайхан насыг ингэж хэлэхгүй бол өөр ямар насыг хэлэх юм бэ хөгшөө? 16 тайдаа. За тэгвэл хоёулаа хийд хүртлээ амьдрах ээ. Хоёлаа ер нь бол нэг 90 хүртлээ амьдрал тэгээд хоёлаа нэг зэрэг өнгөрөөл өгөөл тэгээд болж штэ. Заавал нэг эртээ имгэн шиг болж хэлэх юм аа нэрэ. Хүй ер нь хараа хийж байгаа хэлж байгаа үгээ гоё ингээд үйлдэлжүүлээд байх юм бол гоё залуухан харагддаг байхгүй юу? За юу 16 тайм шиг харагддаг байхгүй юу? За. За хөө нэр хөгшөө ингийн. Хоёлаа ерөөсө хүргэнэ орж ирэхэд насаа жоохон нэмчихв. Яаж вэ? Хоёлаа насаа 55 таа гэдээ авчихъя. Аа? Тэгэл 55 таа хүн шиг би орж ирэхээр оо миний хүү ороод ирлээ бэ. Ямар сайхан залуу вэ. За миний хүү дэшээсөө. Хөө надаа. Заавал тэгэж яах гэдэг юм бэ? Зүгээр байгаагаар л баял та. Тэгэл нэг нас нэмжийн, овор нэмжийн тэгэл хүргэнэ ороод ирэхэд өөдөөс нь миний хүргэн ороод ирсэн үү? Юухаа? 70 настай хүн шиг яваад штэ чи. 55 гэдэг ах чинь. Ой, ирж штэ. Ороод ирлээ. Энэ ямар өөр юмсэг хөөе. Гадуур хуцаа тайлаа өлгчлээ штэ. Тэглээ. Сонгож татсан юм шиг өндөр залуу байна. Тийм бай. Сайн байцгаана уу? Сайн байна. Энэ нөгөө нэг худагны арын гудамжны наанаасаа хоёрд хашаа мөн үү? Тийм. Мөн. Би танаа охины чинь найз залуу. Мэдсэн. Сая энэ чи яриа зогсчихсан. Юу яасангүй юу? Гадаа таарсангүй юу? Тосно гээд гарсан өөрөө чи. Гэхдээ би зориуд нөгөө нэг хойгоор нь тойроод нуугтаад ороод ирсэн юм аа. Бас. За ямар ч байсан эхлээд хатам автагаа золгоё. За. За миний хайр залгаар. Амархан сайн байна уу та? Миндээ ямар байна уу? Миндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан. Нөгөө мөнгөө мартчих. Энэ $100 байгаа. Хүүх, дахиад нэг үнсчнэ гэж. Энэ хараа. Ямар гоё. $100 гэж чи одоо Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол бараг 140 мянга. Дараа нь тооцоо хийгээч чи. Үш, миний хөшөө юу яагаад? Монгол банкны ханшиг үзэх. Чи дараа нь. За, Өнтөө сайхан үйлчиж одоо сайхан хаварчж байна уу та? сайхан үйлчж байна. Миний хөө сайхан шинжилж явна уу? Сайхан. За. Ой, яна. Мөнгө өгнө гэж одоо хараа зогсон. Ямар мангар хөөхөн бэ? Бага. Оо, тийм байлгүй тийм. Гайхлаа шүү дээ. Би нөгөө бэлгээ өгчөөд мөнгөө мартаад ах юм. Энэ $100 байгаа. Баярлалаа. 280 мянга. Чи дараа нь. За суу. Зүгээрээ би ер нь гараад дагуулад ороод ирдэм болоо да. Вэ? Намайг хүлээгээд байгаа баха. Гүй хэрэггүй. Цаад чи одоохоо ороод ир сууж вэ. Яна. Яасан бэ? Энэ нөгөө торон дотор байсан хайрцаг нь хоосон биш. Хоосоо. Тий. Гүй наа чуулна би өөрөө. Яста гоё юм байна. Яа. Манай хүн бүр хөөрчжээ. Баярлалаа. Би бүр та хоёрын хэмжээгээ чинь бүр заалгуулж хагаад за иймэрхүү би хаатаа улсууд байгаа юм шүү гэж бүр хэлж хагаад захиалж хэлгүүлсэн байхгүй юу? За. Яна. Яасан бэ? Энэ бүр Багдад орохгүй. Багдаа да. Тий. Гэхдээ би уул нь яг юм тань Яг даар чинь хойрсон. би бүр сайн эсгүүрчин дээр очиод сайн оюутнаар оюулсан юм аа. Таны харин яадаг бол гэж жаахан санаа зовоол байна. Үгээрээ таарах баг санаа зовол. Би ер нь гараад дагуулад ороод ирье. Гадаа даарч байгаа баха намайг. Хэрэггүй. Сууж одоохоо ороод ир тийм ээ? Тий. Нааша. Яг одоо ороод ирсэн. Сууч. Сууж. Оо. Тэр. Аахта залгаараа. За, хажууд нь сууч. Ангийнхаа хөвгтэй юм уу? Түлгэн хон төөс үлдээ хурган хон хуруу хөөхтэй өвлөө өнтөө тарган давбуу хавартаа хавтаа тарган орвоо ачлал таап минь Түлгэн төөс үлдээ хурган
хонь хуруу цуцаас үлдээ. Хөөе. Чи бит хоёрыг золгож явахыг юу н харсан уу? Авгаа нөхөр хоёр золгож болохгүй ш. Тий. Танаа аав чи биш юм уу? Юу вэ? Гүй. Танаа охин чинь Тий, одоо чиний ихнэр шүү дээ. гүй биш ээ ой. Би андуураад ороод ирсэн байна. Уучлаарай. Айл андуураад ороод ирчих. Аа? Гүй яах ярахгүй бол наанасаа хоёр дахь хашаа цэнхэр үлзий хийдэ хаал байгаа гэсэн баггүй. Тий, мөн. За би ямар ч байсан гарч байгаа жоохон ийшгнээ яваад үзье. За тэг миний урдын одоо тэгвэл хадмууд чинь гараа шиндээ яваад өгш. Харин тийм ээ хадмууд маань хүлээж байгаа. Бушуу яв. Гэхдээ би нэг $100 бэлгээ авъя. Хадмуудтай золгох өөр бэлэг байхгүй шүү дээ надаа. За Тэрний чи өгмөргүй байна. Юу гэсэн үг юм? Вэ яах вэ? Бид хоёр чи өнөөдөр хамгийн анхны авсан бэлгээ буцааж өгмөөргүй байна. Тийш. за зүгээр үү та нар хөөе. Ха? Цагаан сарын шинэ нэг ингээ бариад золгосон бэлгээ буцаагаад авах юм бол гардсны үүд нэгдэг гэж тэгдэг юм байл шүү дээ. Чи одоо юу вэ? Min чи суулан царайтай юм чи яах нь вэ? За хөөе. Бэлэг аваад ирээ. Би бүр орж ирээд гайхаад исэн байхгүй юу? Гэхдээ яасан залуухан улсууд үлээ энэ ч одоо дааж манай найз охин надтай танилцуулаа энэ төр гэж боддгоо байсан юм а энэ төр гэж бүр янз бүрийн бодоод байсан байхгүй юу? За Юу? Залуухан улсууд вэ гэж өөрөө хэдтэй. би бартай. Оо. Битээрээс ах юм байна. Тий. Тийм баха хөөе. За бацаанууд яваад бэлэг аваад ирдэ хөөе. Вэ наа чи гүн хэлж штэ гарцын үүд нэгддэг гэтэргээ. За зүгээр ээ тийм юм байдгүй маа. Орж ирээд удаагүй байна гэж бодоод өгчгөлдөө энэ чинь. За тэгвэл ингээ бэлгэний чи орд бэлэг өгч бал мал оймс торон дөркөө зөндөө байгаа. Тэ? Юу вэ? Би одоо айлд анх удаа шинэлж орж ийн бүр хадвин да. Тэ яах нэг балт ирэхгүй орсон. Сайхан шинэлж гэнэ үү? Энд ямар галзуурсан биш үү? Би та нарын бодож байгаа шиг тийм баян дархан хүн биш шүү. Анх удаа би айлгэр болоод админд орж үзчихээ би. Хадмуудтай нэг өнгөтэй өөдөө харагдахад би найз нүгтэйгээ малгайд болгохыг гүйж аваад явж байгаа шүү би. Тэр $100 чинь өөр штэ. Цагаан сарын дараа би найзуудтай буцаагаад өгнө штэ. Тэр чинь өөр штэ. Заавал сар шиний өдөр хөгшин настай хүний нус нутгийн гоожулж байгаа хэрэг байсан юм уу та нар юм одоо? Анх удаа би үргэн болж айлд орж үзэж байгаа штэ. За өрөвчлөө өгье. Та тэгээ анханасаа тэр айл майлаа зүв олохгүй яасан. Би яаж мэдвүтэй яваад хоёр дахь ажаа гэрнтэй ороод ирсэн штэ.